Бол хэрэгжүүлж чадахгүй. Хагас жилийн өмнө бид нэр 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өнөөдөр хэлцэж байгаа төсвийн хүрээн дээр нийт 9 макро эдийн засгийн тог бид нэр батална. Энэний 5 жилийн үндсэн чиглэл дээр байгаа. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалнаа. 6.3% дээр барина гэсэн боловч төсвийн хүрээн дээр 5.8%. Инфляцийг 6% барина гэсэн боловч 7%. Төсвийн алдагдлыг 30% болгож бууруулна гэсэн боловч 31.9%. Төсвийн урсгал зардлыг бууруулныг 23% гэж зорилго тавьсан ч 28.4% болгоод нэмээд ороод ирсэн. Тавтан засгийн газрын үрийг бууруулнаа 45% барина гэсэн боловч 50% дээр бууруулна гэд хагас жилийн өмнө баталсан 5 жилийн үндсэн чиглэл дээр зорилтуудыгаа өөрчлөлт ороод ирж байна. Өндөр зорилго тавьж болно. Гэхдээ тэр зорилгодоо хүрэхийн төлөө хичээдэг болохоос зорилгоо ухраадаггүй. Яагаад энэ 5 тоонуудыг багасгаад ороод ирвэ гэсэн эхний асуултыг эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Хоёрдугаар засгийн газрын хэрэг эрхлэх газраас асууя. Сүүлийн жилүүдэд урсгал зардал тасралтгүй өсөөд 24 их найд төрсөн. Мэдээж хүүхдийн мөнгө, багш эмчнэрийн цалин нэмэгдүүлсэн, тэтгэврийг нэмэгдүүлсэн гэсэн зүйлүүд бол зөв сайн. Гэхдээ төсвийн бодлогын орон зай муудаад төсвөө хумих боломж баг жил ирэх тусам байхгүй болоод байгаа. Энэ урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, төрийн албаны чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтээмжтэй төртэй болно гэж олон жил ярьж байна. Сүүлийн жил хагасын хугацаанд олон ч удаа сонсч байна. 100 яманд 60 ухаан ихчээр 3.5 сая хүн амд 16 ям 20 сайд бол хэрэг байхгүй. Учрал ерөнхий сайдын засгийн газар бол дэд сайдын тоог цөөлсөн. Гэхдээ чиг үүргийн шинжилгээг хийж байгаа, удахгүй цомгох новог санчлуудыг хийсэн. Энэ ажлыг хэрэг эрхлэх газар дээр хийж байгаа болов гэж бодож байна. Энэ шинжилгээний үр дүн хизээ танилцуулах вэ? Намар өргөн барих төсвөөс өмнө гүйцэтгэх засаглалыг цомхон болгож чадах юм уу? Хоёр дахь асуулт. Төрийн албан хаагчид энд маш олон ажил хийж байгаа. Маш олон тайлан гаргадаг, маш олон төлөвлөгөө хийдэг. Ачаал нь маш өндөр. Гэхдээ засгийн газрын бодлого бүрэн хэрэгждэг. Энэ асуудлыг шийдэх чиглэлд бодитоор ямар ажлууд төлөвлөж байна вэ? Энэ явцыг танилцуулж өгөөч гэж хүсье. Сангийн яамнаас асууя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7-гийн 5-ыг 2 зүйл залтын өгүүлбэрийн хасаад ороод ирж байна л да үгийг нь. Яг үлдсэн өгүүлбэрээр нь харах юм бол ямар ч логикгүй харагдаад байна. Төсвийн хүрээгээ баталчаад угаасаа 3 сарын дотор төсөв хилцэн гэж байхгүй шүү дээ. Энэ яг ямар зорилгоор өөрчилж байгаа зүйл вэ? Төсвийн тогтвортой байдал бус төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болчих шүү. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс асууя. Proactive ажилламаар байна хэдүүлээ. Засгийн газар хууль хөндөд ороод ирдэг, урсгал зардлаа нэмэгдүүлнэ гэдээ ороод ирэхлээр дүгнэлт гаргадаг. Энийг бол би зөв гэж бодож байгаа. Гэхдээ одоо байгаа төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль дээр ямар өөрчлөлтүүдийг хийх юм бол бид нэр энэ зүйл залтуудыг нь засгийн газрын бодлого, төрийн бодлоготой уялдуулаад сайжруулах боломжтой байд юм бэ? Төсвийн байнгын орон дээр би байдаг болохоор мэдэхгүй байна. Энэ ажлыг төсвийн байнгын орон дээр хийдэг үү? Та бүхний зүгээс энэ хуулиа ингэж засъя. Тэгвэл эдийн засаг дүр ашигтай байна. Гэхдээ төсвийн бодлого зөв явна гэсэн proactive хандлага үйл ажиллагаанууд хийж гинүү. За Баттөмрийн инхүүр сайд эхлээд дараад нь сангийн сайд үлдэж байгаараа хариулъя. За баярлалаа. Тэгэхээр оншоо зөв тодорхойлж бодлого зөв гарна гэдэг л усан зөвшөөрний одоо асуулттай санал нэг байна. За төрийн захиргааны төрийн гүйцэтгэх мэдлийн байгууллагуудад давхардал, оронтоо, бүтэц, чиг үүргийн давхардлын дүн шинжилгээ бол өмнө нь чигдэж одоо чигдэж байгаа. Сүүлийн 2 удаагийн засгийн газрын уралдаанаар яам агентлагуудын төвшөнд хийгдсэн дүн шинжилгээний дүнг танилцуулсан байна засгийн газарт. За энэтэй холбоотойгоор энэ дүн шинжилгээдэг аргачлалд асуудал байна гэж аргачлалдаа сая өнгөрсөн засгийн газрын уралдаанаар өөрчлөлт оруулсан байна. За улсын их хурл төсөв хэлцэхүйд энэ талаарх мэдээллүүдийг бол хөрвүүлнэ. За бүх төвшөнд бол ямар ч байсан орон тоонуудыг бол багасгах ажил бол яамдууд дээр бол нэг том хэмнэлт бол гарахгүй. 100 хүрэхгүй одоо орон тоотой.
яг урсгал зардлын хувьд бол тэнд бол нэг тийм орон тооны хэмнэлт гарахгүй. Таны хэлж байгаа дэд сайдуудын зардал тэгэхэд 1 тэрбум төгрөг хүрдэг. Гэтэл Монгол банкн дээр жишээлбэл 150 оронтой хэмнэхэд 15 тэрбумын хэмнэлт гаргалаа гэдэг өчигдөр ерөнхийлөгч нэрээ сууж байгаа. За төрийн өмчийн компаниуд дээр бүх төвшөнд хяналт шалгалт тооцоо үнэлгээнүүдийг хийж байгаа. Сая Уржигдрын 3 дахь өдрийн засгийн газрын уралдаан дээр төрийн өмчийн энэ байгууллагуудын түрээсийн асуудлыг шалгаж танилцуулсан. 2023-аас 2025 оны хугацаанд энэ олон ажлын алба, үндэсний зөвлөл, хороод гэсэн засгийн газрын үндсэн чиглэлтэй давхарцсан маш том бүтцүүдийг бий болгоод хотын төвийн одоо талбайд орсон маш өндөр зэрэглэлийн хувийн офисуудыг түрээссэн байдалд шалгалт хийсэн. Монгол улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар төрийн байгууллагуудын эзэмшлийн түрээсийн орлого 10 тэрбум төгрөгийн орлого болсон байна. Төрийн байгууллагууд. За тэгвэл хэдэн төгрөгийн байруу түрээслэж төсвөөс гаргаж байна гэдгийг төрийн өмчийн компаниудыг оруулж тооцож үзэхэд 55 тэрбумын түрээс ашиглалтын зардлыг төсвөөс гаргаж байна. 5 тэрбумын орлого болоод 50 тэрбумын зардал гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ төрийн одоо гүйцэтгэх эрх мэдлийн өмчийн ашиглалттай холбоотой асуудал бол маш их хяналтгүй дур зоргоор ингэж явж иржээ. За энэ түрээстэй холбоотой журмыг одоо тэгслэх гэж байна. Үн аншийн хувьд бол одоо маш ярилцсан зөрүүтэй. Төр өөрийнхөө өмчийг болохоор маш хямдаар түрээсэлдэг. Өөртөө болохоор энэ хотын зэрэглэлийн хамгийн дээд нь метр квадрат нь 200 мянган төгрөгөөр түрээсэлж байна. Тийм учраас За Мэдцайхан сайд, Загчмын Мэдцайхан сайд хариулъя. Сангийн сайд. За лувсан жамс гишүүний асуултан дээр үдээ төсвийн доктортой байдлын хуулийн 7-5-ыг өөрчлөх санд оруулж ирсэн байна гэдэг. Тэгэхээр энэ заалт маань юу гэхээр зэрэг энэ төсвийн доктортой байдлын төсвийн хүрээний дунд хугацааны хүрээгээ одоо баталснаас хойш бид нар 3 сарын дотор бол төсвийн ямар нэгэн тодтол хийж болохгүй юу? Тухайн харгалзах жилийн төсвөд тодтол хийж болохгүй гэж байна. Тэр хүрээгээ батллаа бид нар 26 оныхоо төсөвт тодтол хийхгүй гэсэн ийм л нөхцөл байдал үүсэж байгаа. За ер нь тодтол ямар учиртай гэхээр одоо бид нар дэлхийн нийтээрээ л одоо геополитикийн ойлгомжгүй байдалд тааваршгүй юм эдийн засгийн нөхцөл байдалд байж байна. Энээс үүдээд бид нар тодтол хийх нөхцөл байдал үүсч болно. Энэ хууль чинь өөрөө 6 сарын 1-ний дотор төсвийн хүрээ маань батлагдах ёстой хуулиараа. Ингээд харах юм бол бид нар 8 сар хүртэл одоо төсвийн ямар нэгэн тодтол хийхгүйгээр явна гэсэн үг. За 9 сард бид нар одоо төсвийн тухай За хариултаа дуусгач. Мэдцайхан сайд. За 9 сард бид нар төсвийн хуулийн өргөн барина 28 оны. Тэгэхээр 27 оны. Тэгэхээр эн чинь бол одоо хэрэг бид нар эдийн засгийн хувьд нөхцөл байдал хүндрээд тодтол хийх шаардлага үүслэхэд тэр тодтол дээр суурилж иж бид нар цаашдаа одоо төлөвлөлтөө хийх ёстой. Тэгэхээр энэ боломжийг хуулиар хаагаад байгаамаа. Тэгэхээр энэ заалтан дээр бид нар уян атандахгүй бол дэлхийн эдийн засгийн чинь өөрчлөгч байгаа нөхцөл байдал өөрөө бидний хувьд хурдын хувьд бол одоо бид нар бас тэрнтэй одоо сөрсөн одоо эдийн засгийн арга хэмжээнүүд авахд энэ хуулийн заалтаараа бид нар боломжгүй болж байна гэж та ойлгож болно. За эдийн засгийн хөгжлийн сайд инх байр сайд нэмж хариулъя. За төсвийн хүрээ 9 тоо макроэднес 9 тоо баталгаас 5 жилийн үндсэн чиглэлд байна. Энэ тоонууд яагаад үндсэн чиглэлээс өөрчлөгдөгөө гэсэн асуулт байна. За улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол хуулиараа 5 жилийг үндэслэж хийгдэж байгаа. 5 жилийн хугацаанд хийгдэж байгаа. За тэгээд төсвийн хүрээний мэдгэд бол дараа жилийнхэн төсвийн орлого зарлагын тоог тодорхойлж байгаа тул өнөөдөр тохиолдоод байгаа нь олон эрсдлийн одоо нөлөөллийг наривчлан тусгасан. Иймээс 5 жилийн төлөвлөгөөн дээр туссан тоон зарим зорилтуудаас зарим үзүүлэлтүүд нь бага гарч байгаа. Тухайн эдийн засгийн өсөлтийг бид нар 27 онд 5.8% гэж зорьсон. Одоо оруулж ирж байгаа. 5 жилийн одоо зорилт бол 6.3% байгаа. Тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэх нь бол том зорилт бол хэвээрээ байгаа. Энэ 5 жил нэгдэж дүгнэгдэнэ. Төсвийн хүрээ бол энэ төсвийн орлогын доод
За асуултын хариултаа дуусгач. 5 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэх бол том зорилт хэвээрээ. Төсвийн өрөөний мэдээлэл бол энэ төсвийн орлогын доод хэмжээг тооцоход ашигласан юм хуульчлагдсан тоо өөрөөр хэлбэл төсвийн өрөөний мэдээлэл дээр бол эрсдлүүдийн нөлөөг тухайлан ингэж оруулж явж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. За төсвийн доктортой байдлын зөвлөл Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. Эндрийн 3 дугаар микрофон. За Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. Төсвийн доктортой байдлын зөвлөл дүгнэлтүүдээр дамжуулан хуультай холбоотой бүх саналуудаа байнга өгч байгаа. Жишээ нь бид төсвийн өрөөний мэдээллийн талаарх төсвийн төсвүүдээр тооцож байгаа тэнцвэржүүлсэн үнийг тооцох талаар болон тусгай шаардлагын талаар бид ингээ 24 оныхаа ухралт руу хийсэн өөрчлөлтийг буцаах гэх мэтийн жишээ нь саяны дүгнэлтэн дээр бол бид энэ өмнөх хуулийн өөрчлөлтүүд төсвийн тусгай шаардлагуудыг болон энэ бусад хууль дээр өгсөн дүгнэлтүүд бол хэвээр байсаар байна гэдэг дүгнэлтэн дээр бол байнга өгч байна. Төсвийн доктортой байдлын хууль төсвийн эрх зүйн орчинтой холбоотой байр суурьудаа бид илэрхийлж байна. Илэрхийлээд улсын хурлд хүргүүлэх, гишүүд хүргүүлэх сайтн дээр байршуулах замаар байна. 3 дахь хэлбэр нь бол ажлын хэсэг болон бидэнд эрүүлсэн тохиолдолд санал өгөх хэлбэрээр ажиллаж байна. За цаашид илүү санаачлагтай ажиллах тийм хувилбаруудыг бодох талаараа хэлье. За Лувсан Жамц гишүүн тодруулж асууя. Тодорхой хариулсанд баярлалаа. 16 яам бол ихтэй байгаа. 10 орчим яам байхад бол хангалттай болов уу гэж боддог. Тэгэхээр намар төсөв өргөн барихтаа энэ танилцуулгыг хийн гэсэн энх хоёр сайдын танилцуулгыг хүлээж ия. Сангийн яамны тодорхойлолтуудыг ойлголоо. Гэхдээ одоо өөрчлөлт $7.5-аараа үлдэхлээр логикгүй болчиход байгаа учраас баг тэр чигт нь хассан зүйтэй заалт болчихсон болов уу гэж миний хувьд харагдаж байгаа. За төсвийн доктортой байдлын зөвлөл баярлалаа. Нөгөө санаачлагтай байх юм бол хэдүүлээ. Урдчлж асуудлуудыг шийдэж чадна гэдэг зүйл дээр бас дэмжиж ажиллахад бэлэн байгаа шүү. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд бас нийгэм эдийн засгт тааруулаад өөрчилж байгаа гэж байгаа. Гэхдээ миний хувьд бол тавьсан зорилгоос ухрахыг бол дэмжихгүй байгаа учраас энэ 5 тоог буцаагаад 5 жилийн үндсэн чиглэл дээр зорьсон зорилго дээр нь буцааж аваачаар зарчмын зөрүүдэд санал гаргахаар бэлдэж байгаа. Тэгээд